За сайн байцгаана уу? Инх оршихуй тараад мэрэгтэйгээ цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. За энэ удаагийн сэдэв маань болохоор Монголд байгаа хүмүүстэй зориулсан уншлага байх болно. За энэ болохдоо нэгдүгээр асуулт шууд асуулт руугаа орчээ. Та яагаад одоо болтол гадаад улс орн руу аялахгүй байна вэ? Хоёрдугаар асуулт. Таны сэтгэл санаа гадаад аялахад хэр бэлтгэлтэй байна вэ? Гуравдугаар асуулт. Та яагаад гадаад орн руу аялахад юу саад болж байна вэ? За, дөрөвдүгээр асуулт. Мөнгө санхүү юу? За, энэ дөрвийг үзэж агаад цаашлаад эерэг гарвал би дараагийн асуултаа үзэж өгнө гэсэн үг. Дараагийнх нь болохоор гадаад улс орн руу аялснаар танд хэр ээлтэй байх вэ? За, 6 дугаар асуулт нь та яагаад гадаад оронд очисноор таны мөрөөдлийн амьдрал бүтэж чадхаар байна уу? Мөрөөдөж байсан бүх мөрөөдөл чинь биелэхээр байна уу гэдэг асуулт асуусан байна л да. За энэ бүхнийг ер нь ойлгосон баха. За нэгдүгээр групп би ер нь 3 сонголт гаргаад тавьсан байна. Энэ сэдв маань гадаад орн руу аялах талаар ийм сэдвтэй байгаа учраас далайн гаралтай хисаагаар үйлдвэрлэсэн. Хисаагаар бүтээсэн хөөрхөн мэлхийнүүд тавьсан байна. Энэ болоод миний хамгийн дуртай сувнаруудын нэг ээ. За энэ нэгдүгээр бүлэг болохоор энэ ягаан малгайтай арай жоохон хамгийн том мэлхий. Энийг би бол аав мэлхий гэж нэрлэдэг. За хоёрдугаарх нь ногоон малгайтай дунд зэргийн ээж мэлхий гэж нэрлсэн байна. За ягаан өнгөтэй малгайтай 3 дахь мэлхий маань 3 дугаар бүлэг маань хүүхэд мэлхий гэж нэрлсэн байна. За та бүхэн маань бичлэгээ зогсоодог ч юм уу өөртөө харж агаад нүдэнд нь тусч байгаа тэрийгэ нэг олон юм бодохгүй сонгоход болно гэсэн үг. За нэгдүгээр бүлэг рейтингтэй 5-тай морилоорой. За нэгдүгээр асуулт нь болохоор яагаад та одоо болтол гадаад улс орн руу аялахгүй байна вэ гэдэг асуулт асуусан байна л да. За тэгэхээр зэрэг зөвлөгөө картаасаа би авсан байна. No pressure гинэ. Энэ карт гарч ирсэн байна. За дарамтгүй гэсэн байна. Та илүү ихийг хүсэж байгаа бол өөрийгөө болон бусдыг илүү их ойлгохын тулд бүү түлхээ. Үнэхээр өөрийгөө илүү өгөөрэй. Өөрийгөө илүү их зориулаарай л гэсэн утгатай юм байна. Тэгвэл амьдрал тэр дороо хүчин чармаалтгүйгээр чамд тохируулн өгөх болно гэж байна. Тэгэхээр нэгдүгээр асуулт нь болохоор угаасаа гадаад улс орн руу яагаад одоо болтол аялахгүй байна вэ гэдэг дээрээ ер нь тайлбарлаад өгчихсэн байна л да. Та илүү ихийг хүсч болно. Тэгээд бусдад бол илүү гоё. Бусдыг илүү их ойлгох нь маш чухал юм байна. Битгий өөрөөсөө түлхээ гэж байгаа байхгүй юу? Тэгээд их ойлгохын тулд бүү түлх. Ингээд сайн сайхан хүмүүс ингээд тань руу ирж байгаа бол та ямар нэг буруу ойлголт өгөөд ч юм уу, буруу ойлгоод ч юм уу өөрөөсөө ингээд цааргалахгүйгээр аль болох өөр лүгээ ингээд гоё тэр магадгүй тэр хүн чинь танд бол маш зөв зүйлийг танд бас зөвлөх ч юм уу ямар нэг байдлаараа та бусдыг ерөөсөө түлхэхгүйгээр өөртөөгөө ер нь ойр байлгууд их зүгээр юм байна. Үнэхээр өөрийгөө илүү одоо тэгэхээр та илүү их бусдад ингээд өгснөөрөө ямар нэгэн хүчин чармаалтгүйгээр та үнэхээр та гадаад орн руу явах гэж байгаа болвол тэр бүхэн чинь танд ертөнцөөс ингээд гоё тохируулаад танд угаасаа бэлгэлэх болно гэж юм л та. Нэгдүгээр бүлгийнхэн тийм зөвлөгөө өгч шүү. За тэгээд таяа гээд сахиусан тэнгэрээс зөвлөгөө авсан. За энэ маань гарч ирэх. За таяа гээд энэ маш гайхамшигтай сахиусан тэнгэр байна. За сургууль суралцах боловсрол нь энэ үед таны амьдралын зорилго, хувь хүний өсөлтөнд тусалдаг. Тэнгэр элч нар таныг удирдах энэ үйл явцад туслах болно. Магадгүй та ингээд сургууль оюутан сурагчид байдаг бол
ямар нэгэн байдлаар заавал сурагчид бас байх албагүй, ажилчид гэсэн ингээд ажлынхаа илүү их тэр месс дахиулахын тулд бас гадаадд суралцдаг шүү дээ. Нас биед хүрсэн хүмүүс маань тэгэж өөртөө ингээ гой зориг тавих юм бол энэ бүхэн дээр чинь ингээд тэнгэр элч нар ингээд маш таныг ингээд туслах болно гэж таныг ингээ гадаад явах оронд чинь та хаашаа явахыг хүсэж байна. Тэр газар руу чинь би замцилж өгнө. Энэ бүхэн дээр чинь та явна гэсэн зориг тавих хэрэгтэй. Тийм болох юм бол өөрийн чинь тэр суралцах бүхий сайн сайхан бүхэн дээр чинь таяа сахиусан тэнгэр маань бүх талаараа та нарт ингээд нэгдүгээр бүлгийн туслахаар харагдчихэ шүү. Маш гоё эрэг гарч ирсэн байна. За. Тэгээд ямар нэгэн байдлаар яагаад аялахгүй байгаад байгаа гэхээр зэрэг ер нь бол та нар Монгол орондоо ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Маш их завгүй ажиллаад байгаа. Тийм гадаад орн руу магадгүй ингээд аялье гэж бодох сөхөөгүй, магадгүй ингээд шинэ ажлуудаа эхлүүлээд ингээд явж байгаа. Тийм хүмүүс бас байж магадгүй харагдчихээн. Ярьж байгаа учраас миний хоолоо яг ингээд сэрвгнээд яг л ханиах гээд байгаа юм шиг санагдаж байгаа учраас усуулаа шүү. За тэгэхээр шинэ ажлаа эхлүүлээд хүмүүстэйгээ тэр гоё ажлаа Монголдо эхлүүлчихсэн. Тэгээд тэрэндээ маш их дуртай байгаад байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар гадаад явъя гэсэн тийм нэг бас нэг бодол санаа орж ирэхгүй ч юм уу. Ингээд гэхдээ та бүхэн нь бол хаан ч ингээ гоё хамтралыг үүсгэж чадах хүмүүс харагдаад байна л да. Ер нь бол гадаад оронд очисон ч гэсэн маш сайхан хамтрал, ажил төрөл. Яагаад ингэж аялахгүй? Ямар нэгэн байдлаар юм нэг Монголдо ер нь байгаад шинэ ажил эхлүүлсэн учраас бас яваагүй. Тиймэрхүү хандлагатай харагдаад байна. За дараагийн карт маань 9-ийн саваад уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр маш их ажлын ачаал ихтэй, ядралт ихтэй, стресс маш ихтэй. Ямар нэг зүйлийг уул нь бол дуусгах шатан дээрээ ирчээд байхад жоохон тэр ажлаа ерөөсөө дуусгах чадаагүй, сэтгэл дундуур, бухимдангуй, иймэрхүү байдалтай бас ингээд харагдаад байна. Тэгээд өөрөө яг үнэндээ ингээд яг гадаад орн руу ер нь явна ийм их ачаалттай байгаа учраас гадаад орн ийм сайн сайхан зүйлсийг бодох сөхөөгүй ажиллаа хийгээд байгаа. Тиймэрхүү байдлууд ажиглагдаад байна. За хоёр дахь асуулт нь таны сэтгэл санаа гадаад аялахад хэр бэлтгэлтэй байна вэ? За Монголд үнэхээр ачаалалтай гэж ярьж ирсэн. Үнэхээр ингээд уул нь бол таны амьдралд маш хурдцтай нэг зүйл ирэхээр байхад тэр маань аялаж зугаалах ч юм уу ямар нэг зүйл ингээд сайхан зүйл ингээд сэтгэл санаа чи уулан гоё зүйл орж ирэхээр одоохондоо тэр маань айгу орж ирээгүй, хараах нь орж ирээгүй байна л да. Тэгэхээр ямар нэг байдлаараа жоохон ингээд блоклогдсон. 9 юун дээр болох тэр уул нь бол дуусгах ёстой байхад ингээд тэр ажилтайгаа бас ингээд зууралдаад байгаа. Тэрнээсээ үүсээд ингээд сэтгэл санааны байдал бол бас бэлтгэлгүй байгаад байна. Ер нь бол бодоог харин бодохгүй, ачаал ихтэй учраас бодож чадахгүй байгаад байна. Өөрийгөө сонсохгүй, өөртөө итгэлгүй байгаад байна. Ер нь өөрийг жоохон сэтгэл санааны жоохон хямралтай, жоохон тиймэрхүү байгаад байна л да. Гадаа ер нь бол бэлтгэлгүй л байгаад байна гэсэн үг. Сэтгэл санаа ер нь үйлд хөдөлгөөнч хүртэл ер нь нэгдүгээр бүлгийнхэнд бас ажиглагдахгүй байгаад байна л да. Тэгээд бас л ингээд нэг ажлаа үнэхээр хийгээд байгаа үр шимийг үзчих гээд иймэрхүү ажил амьдралаа зохицуулчих гээд сургуультай суралцчих гээд ер нь аятаан сурчих гээд ер нь их мэрэлж чармаалттай уул нь бол маш удаан ингээд ажиллаа хийгээд суралцаад ингээд явж байгаа харагдаад байна л да.
За дараагийн асуулт маань 3 дахь асуулт. Та гадаад орн руу аялахад юу саад болоод байна вэ гэдэг асуулт. За энэ дээр болох дээрээ ер нь бол бодолтой маш их зүйл, маш их боддог төрлийн. Тэгээд уул нь бол ингээд бодоод байгаа. Тэгээд яг тэрийг ингээд нэгтгэж чадахгүй байна л да. Маш олон бодлууд байгаад байгаа. Бас ингээ хаяада үнэхээр би гадаад аялчихсан гэсэн бодол санаа их төрөөд байгаа. Тэгээд уул нь бол амьдралд нь энэ зүйлсээ уул нь бол арга дээр ихээр ингээ дуусах болох ёстой шүү дээ. Тэгэхээр оюун бодлоо цэгцлэхгүй байгаад байна. Уул нь бол бодож байгаа, мөрөөдөж байгаа, бодоод байгаа. Тэгээд уул нь бол зөв шийдвэрээ гаргаад ингээд маш гоё зоригтой алхам хиймээр байна л да. Та нар зоригтой, тууштай, иймэрхүү байдлууд хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр оюун бодлоо маш гоё цэгцтэй байх шаардлага хэрэгтэй. Тэгээд хуучин бүх зүйлсээ ингээд орхих хэрэгтэй байна. Шинэ амьдрал руу уул нь бол ингээд аялахад бол ямар нэг зүйлгүйгээр ингээд бодлын жоохон саад байгаа учраас бусдаар бол ингээд гоё оюун бодлоо цэгцлэх юм бол маш гоё ингээд саадгүй болохоор харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд мөнгө санхүүгийн тал дээр болохоор ер нь бол өөрөө ер нь мөнгө санхүү ер нь жоохон дутмаг бас байгаад байна. Ер нь бол өөрийгөө сонсохгүй тийм учраас ингээд мөнгө санхүү нь болохоор ер нь орж ирээд байгаа. Тэгээ яг л амьдралд нь таарад ингээд ийм байдалтай бас байгаад байгаа. Тэгээд маш их олон бодол гарч байгаа гэдсэн энэ дээр бас мөнгө санхүүгийн тал дээр маш олон ажил төрөл гарч ирдэг ч юм уу. Маш олон сонголтууд байна л да мөнгө төгрөгийн тал дээр. За нэг болохоор Монголдоо ийм ажил ийм тийм ажил ч юм уу эсвэл шинээр би ийм юм хийдгийг ч юм уу. Иймэрхүү их бодол их байна. Тэгэхээр зэрэг энэ нэг ер нь ажлынхаа хажуугаар бас нэг ингээд онлайн бизнес хийчдэг ч юм уу, онлайнаар нэг юм хийдэг ч юм уу, мөнгө санхүүгээ уул нь ингээд дээшлүүлчих санаа маш ихтэй харагдаад байна л да. Тэгээд энэ зөв сонголтоо ингээ хийчих юм бол уул нь зөв тийшээгээ эргээд та бол энэ хатны сэлэм шиг ингээ тууштай явхаар чиглэхээр ер нь бол зоригтой маш дайчин эмхтэй харагдаад байна л да. Тэгэхээр зэрэг ер нь мөнгө санхүүгийн тал дээрээ ер нь бодлого ширсэн. За би яг ингээд ажлын хажуу бас нэг онлайн ийм нэг юм хийчдэг ч юм уу. Иймэрхүү байдалтай ер нь харагдаад байна. Нэгдүгээр группийнхан маань. За тэгэхээр зэрэг энэ уул нь болоод мөнгө төгрөгөө сайхан олцоод цаашдаа ер нь ингээд гоё аялий төлөвлөе. Тэгтээ ачаал ихтэй учраас жоохон бодохгүй хаяада нэг гоё юм боддог. Тиймэрхүү нэгдүгээр бүлгийнх нь харагдаад байна л та. За тэгээд ер нь дараагийн хоёр асуултыг нь болохоор би нэмэлт хэсэг болгоод ер нь уншихаар шийдлээ. Гадаад орн руу явснараа танд хэр ээлтэй байна вэ? Та гадаад оронд очисноороо мөрөөдлийн амьдралаа бүтээж чадхаар байна уу гэдэг асуулт. Тэгээ зөвлөгөө картаас авч өгье гэж шийдлээ. За нэгдүгээр бүлгийнхэнд амжилт хүсье. За хоёрдугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтай морилно. За та яагаад одоо болтол гадаад улс орн руу аялахгүй байна вэ гэдэг нэгдүгээр асуулт байна л да. За Simple Life гэдэг зөвлөгөө карт авсан байна. Амьдралыг хялбарчлах гэсэн байна. Амьдрал бол энгийн бөгөөд хялбар байх ёстой. Өнгөц эрч хүч таныг жинхэнэ мөн чанараас тань саатуулахыг зөвшөөрөөрэй. Энгийн байдал, цэвэр ариун сэтгэл таныг сүнсийг өргөх болно гэсэн байна. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань ер нь бол амьдралаа маш гоё ингээд энгийн байдал байх нь маш энгийн ээ. Өнгөц эрч хүч таныг одоо тэгээд янз бүрийн болохгүй зүйл өөрийнхөө эрч хүчийг бити нэг зориулаарай.
Хэрэггүй зүйл өөрийнхөө ийм сайхан эрч хүч энерги бити зарцуулаарай гэсэн утгатай юм байна л да. Тэгээд жинхэнэ мөн чанараас нь саатуулахыг бүү зөвшөөрөө гэсэн байна. Тэгээд энгийн байдал цэвэр ариун сэтгэл сүнсийг чинь өргөж өгнө гэсэн байна л да. Тэгэхээр та бүхэн 2 дугаар бүлгээ сонгож байгаа хүмүүс маань дотор өөрийн сэтгэл зүйдээ ер нь цэвэр ариухан бодолдоо ч гэсэн маш гоё цэвэр ариун байдлыг ингээд бодож төсөөлөд ингэх юм бол та бол сүнсний чинь төвшин өргөгдөх юм аа. Тэгэхээр таны энэ 2 дугаар бүлгээ сонгож байгаа хүмүүс маань энэ мессеж маш чухал юм байна л да. Тэгэхээр та бүхэн маань энэ дээрээ маш их тэгээд амьдралыг нэг амар их юу яагаад ах шаардлага байхгүй тийм хүн дээр хүлээх шаардлагагүй. Зүгээр энгийн байдаг шүү. Хүн дээр битээ тусгаарай гэдгийг айгу захиад байна шүү. Тэгээд энерги эрчмээ ингээд зөв зүйл зарцуулаарай гэсэн байна. За дараагийн мессеж юу сахиусан тэнгэрийн карт авсан байна. Габриэл, Архангел Габриэл гэд маш гоё сахиусан тэнгэр гарч ирсэн байна. Та харилцаа холбоо, урлагтай холбоотой амьдралын чухал зорилготой. Найдваргүй байдал таныг саатуулахыг бүү зөвшөөрөө. Би чамайг дэмжих болно гэсэн байна. Магадгүй 2 дугаар бүлгийг сонгодог хүмүүс маань урлагийн хүмүүс байж магадгүй л дээ. Урлаг, уран сайхан, зурдаг, бичдэг, дуулдаг, бүжгэлдэг, иймэрхүү чөлөө сэтгэлгээтэй юм хүмүүс бас байх магадлалтай гэж харагдаж байна л да. Тэгээд урлагтай холбоотой амьдралын чухал зорилготой гэсэн байна. Таны зорилго бол тийм урлагийн талын хүн байна шүү дээ. Тэгэхээр ийм зорилготой амьдралд энэ амьдралдаа ирсэн хүнээ гэдгийг сануулад байна л да. Тэгээд найдваргүй байдал таныг саатуулахыг бүү зөвшөөрөө. Ингээд найдваргүй таны ингээд итгэлийг алдж байгаа зүйлс дээр бити өөрийгөө ингээд цаг бити үрээд гэдгийг сануулад байна штэ. Сануулад байна шүү. Тэгээд би чамайг дэмжих болно гэнэ. Чиний хүсэл зорилго дээр чинь Габриэл, Архангел Габриэл маань хүссэн бүхэнд чинь гоё зөвлөгөө туслахад бэлэн байгаад байгаа юм байна. Маш гайхамшигтай. За тэгээд дараагийн карт маань үнэхээр 10-ын сав гарч ирсэн. Тэгэхээр зэрэг 2 дугаар бүлгийнхэн маань маш их завгүй ачаалалтай ажиллаж байна. Юун тэр аялах Монголдо бол зөндөө ачаалалтай. Ажлын ачаалал ийшээ явах ёстой, тэрийг тэгэх ёстой. Энийг хийхгүй бол болохгүй. Заавал би энийг хийх ёстой гэсэн нэг ажилд орчихсон. Тэгээ тэр ажил руугаа өдөр шөнөггүйгээд өөрийнхөө эрч хүч энергийг зарцуулаад ингээд маш их ядралын байдалтай имерхүү байгаад байгаа. Тэгээд уул нь бол энэ их янз бүрийн энерги юм их ядралттай байгаа энерги жоохон ингээд амраах хэрэгтэй байна. Тэгээд магадгүй ингээд гэр бүлийнхнийхээ хийх ёстой юмныг нь урт ур нь орж хийдэг ч юм уу. Тэгээд хитрхийх бусдад өөрийгөө их зориулаад байгаа ч юм уу. Тиймэрхүү юунууд хандлагууд их харагдаад байна. Тийм болох дээр энэ та болоод ингэх ёсгүй юм аа. Та дараагийн цикл рүүгээ орох ёстой юм аа. Та болоод ингэж их ядарч цөхөрч ингэж өгтлийн ажиллах шаардлагагүй юм аа гэдгийг сануулж байна л да. Тэгээд энэ бүхэн болвол та дараагийн шат руу гарахад дараагийн шин зүйлийг бодоход энэ бүхэн ч маш их саад болдгийм байх шүү гэдгийг хэлмээр байна. За юу тэгээд магадгүй 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрийгөө сонсод өөрийгөө мэдээ сонсохгүй байна. Тэгээд ганцаар байхыг ерөөсөө хүсэхгүй. Ганцаараа байхаараа уйддаг төрлийн энэ болох дээр яг та ингээд айгүй гоё ингээд бясалгалаад ингээд ганцаардаа байгаа ийм дүр зураг биш л дээ. Зүгээр нэг өөрийнхөө хүслээр ингээд байх гэхлээр их ганцаарддаг төрлийн. Тэгээд маш их юм бас боддог. Би ингээд ганцаардаад байна. Би тэгээд байна. Ингээд байна. Маш их гуншихнаад байгаа. Бас нэг тиймэрхүү энергитэй байгаад байна л да. Мэдээж та ингээд хүнд ингээд өөрийгөө зориулсан хүн чинь өөртөө маш их шархалдаг.
Тэгээд ингээ ганцаараа байхаараа тэр болж өнгөрүүлсэн зүйлсүүдээ бодох гэхээр стресстэй, бухимдалтай маш их өөрийгөө ингээд юу яагаад гэдэг тий ганцаар байхаараа би юу яагаад ганцаардаа байна инээтрэ гэдэг ч юм нэг тиймэрхүү байдлууд бас их ажиглагддаг юм байна. Тэгээд нэг болохоор гарч ормоор санагдаа найз нөхдөд уулзмаар санагддаг ч юм уу. Ер нь бол ингээд өөрийнхөө нэг болвол өөрөө та ер нь ганцаараа байхыг хүсээд нийгэмшиж чадахгүй ч юм уу. Иймэрхүү бас нэг хандлагууд бас байж болно л доо. Тиймэрхүү хүмүүс байна. Тэгээд юун тэр гадаад орн руу аялах инээтрээ тийм бодол сэтгэлгээ ер нь алга тийм их бодол төрөхгүй байгаа. Яагаад гэвэл маш их ачаалалтай, маш их бусын төлөө бас их амьдрдаг харагдаад байна л та. За дараагийн асуулт болохоор таны сэтгэл санаа гадаад аялахад хэр бэлтгэлтэй байна вэ? Тэгэхээр та магадгүй зарим нэг хүмүүс маань ингээд би нэг гадаад орн руу аялмаар байна. Эсвэл Монгол орноор аялмаар байна. Би энэ ажлыг хиймээр байна. Би энэ ажилдаа баймаар байна. Эсвэл энэ ажлаасаа би гармаар байна. Иймэрхүү янз бүрийн байдалд ийм их өөртөө их сонголтууд тавьчихсан. Тэгээд өөрийгөө маш олон зүйл дээр ингээд сори бодъё гэд ингээд бодоод байгаа. Би энэ хүнтэй уулзах уу болох уу? Би энэ ажлыг хийх үү болох уу? Би энэ гадаад орн руу явах уу болох уу? Ер нь бол тийм шийдтэй хариу өгөхгүй байгаа. Шийдэж чадахгүй байгаа. Зүгээр л би инкүү яах уу? Инкүү тэхүү яах уу? Тийм болохоор ингээд жоохон ерөөсө шийдвэрээ зөв гаргаж чадахгүй жоохон ингээд эргэлдсэн байдалтай. Үнэхээр page wants бас гаргаад ирлээ л дээ. Үнэхээр нэг зүйлээ та гартаа бариад үнэхээр хиймээр байхад та хийхгүй маш олон ингээд олон сонголтын дунд ингээд гацалчихсан иймэрхүү байдалтай. Нэг уул нь бол та нэг зүйлийг барьснараа өөрийнхөө нэг хийж чадах өөрийн авьяас гэж яриад байсан. Тэр бүхнийгээ барьж авах юм бол та бол амжилт бүтээлээр гарахаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та бол сэтгэл санаа чинь ер нь их тогтворгүй байгаад байна. Маш их ер нь сэтгэл санаа их тогтворгүй байна. Өөртөө ер нь бодол чинь орж ирлээ ч өөртөө тэр бодолтой итгэл төгс бус байгаад байна. Тиймэрхүү бас энергитэй харагдаад байна. Хэрвээ та ингээ гадаад руу магадгүй ингээ та шууд ингээ зориг тэмүүллээ тавиад тэр за ерөөсөө би аялахаар шийдлээ гэх юм бол уулын танд бол боломж нь байгаад байгаа байхгүй юу? Та ямар ч байсан өөрийнхөө зөв гэсэн шийдвэрээ зөвлө гаргачих юм бол таны сэтгэл санаа чинь болоод энэ оюун бодол энэ төр ч бүгдээрээ нэг зүг рүү ингээд бүгдээрээ чиглэгдээд ирэхээр та бол зөв шийдвэрээ гаргаад ер нь бол аялахад бэлэн байна гэдэг утга санааг бас та бол гаргаж чадхаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та бол энэ байдлаараа та өөрийнхөө тэр зөв шийдвэрийг гаргаснараа бусдад бас маш сайхан зүйлсийг өгөхөөр манлайлал болохоор сургамж болохоор ингээд иймэрхүү харагдаад байгаа байхгүй юу? Бусдад гоё үлгэр дуурайл харагдахаар ийм байдалтай харагдаад байна. За дараагийн 3 дахь асуулт маань та гадаад орн руу аялахад юу саад болоод байна? Магадгүй их маш их өрсөлдөөнтэй та бас ингээд зарим нэг хүмүүс маань ингээд гадаад орн руу аялах мэтгээл ингээд одоо байгаа юм Монголдоо ч юм уу маш их өрсөлдөөнтэй бусдтай жоохон ингээд гал ирч хүчээр айгүй их ингээд хэрэлддэг ч юм уу, муудалцдаг ч юм уу, тэмцэлддэг ч юм уу, өрсөлддөг
боддог ч юм уу. За надад зүгээр орж иж байгаа жишээ болохоор энэ яхаараа нэг найздаа ч юм уу энэ яхаараа надаас илүү гарчуу гэдэг ч юм уу. Энийг ингээд доош бол энэ яагаад надаас илүү гарчуу гэдэг ч юм маш их атаархал байдаг ч юм уу, хорсолтой ч юм уу. Иймэрхүү маш их буруу сөрөг үүдхэд итгэл үнэмшил байна. Энэ байдлаасаа болоод ингээд таны тарих оюун ухаан чинь гадаад орнд руу явах тийм бодол сөхөө ерөөсөө байхгүй харагдаад байна. Тэгээд ер нь бол маш их хурдан хөдөлгөөнтэй, тэгээ буруу зүйл рүүгээ маш хурдан тэрийг зөв буруугаа ялахгүйгээр ингээд хурдалчих гад байна. Нэг болохоор гал ирч хүчээр ингээд бусдаа ингээд харилцчих гад харилцааны тал дээр үйлдэлээрээ ч гэсэн ингээд би чаднаа гэдэг ч юм өөрийгөө жоохон ингээд бэртэж гэмтэж гээд нэг бол бодол оюунаараа ингээд би чаднаа гэд хурдан хийх гээд ингээд зүтгэхэд тэр нь тэгээд амжилт олохгүй буруутдаг ч юм уу. Иймэрхүү байдлууд бас их ажиглагдаад байна. Тэгэхээр 2 дугаар бүлгийнхэн маань ер нь энэ гадаад орнд руу аялах тийм сөхөөч алга, бодолч алга ер нь бол хатуу бөгөөд үнэн үг байла. Тэгээд мөнгө санхүү юу гэхээр бас л мөнгө санхүү дээр маш их өрсөлдөөнтэй. Жохон эвлэлд нь нэгдэж чадахгүй л байгаа даа л да. Тэгээд жохон ингээд маш их олон талаас ингээл тал руугаа ингээд одоо ингээд олон хүмүүстэй ажилдаг байлаа гэхэд санаа нэгдэж чадахгүй байгаа л бас харуулад байна л да. Ажил төрөл дээрээ ч юм уу мөнгө төгрөгийн тал дээр олоходоо хүртэл ингээд анд нөхдөөгөө ингээд ажилчтайгаа ингээд санаа нэгтгэж чадахгүй тийм хүмүүс яагаад байна. Тэгээ жоохон зөрчилтэй нь ер нь их үүсээд байдаг төрлийн тиймэрхүү байна л да. Тэгээд дүүслэгцэн руу хараа гарч ирсэн. Уул нь бол ийм сөрөг зүйлсүүдээс уулан гарах ёстой байхад гарах ёстой. Цаанаасаа ингээд болоороо тэгээрээ ингээрээ та бол ийм байх ёсгүй юм аа. Энэ байдал дээрээ одоо ингээд өөрийгөө ойлгох хэрэгтэй байна. Цаг үе нь ирчээд байна. Гарах үе нь аль хэдийнэ хажууд чинь ирчээд байна. Тэгэхээр бусдаа нөгөө маргалдаг, сөргөлдөг, эвлэлд нэгдэж чадахгүй байдлууд үүсээд ер нь тэгээд мөнгө санхүүгийн тал дээр ч гэсэндээ ер нь бол за яг уу олж байгаа олсон хэрээр ингээд гараад байгаа. Ерөөсөө нэг олигтой нэг хоримтлал яг хийж чадахгүй байгаа. Өөрийгөө мэдрэхгүй байгаа даа. Иймэрхүү байдлуудаасаа болоод ер нь жоохон 2 дугаар бүлгийнхэн маань иймэрхүү гарч ишүү гэдгийг анхааруулмаар байна. Тэгээд энэ сэтгэл зүй дээрээс ингээ бусдаа харилцаан дээрээ хурдан энэ шийддэг алхмууд дээрээ сонголтууд дээрээ ер нь бол өгөх ёстой мессежүүд маш их л байна л да. Тэгээд энэ бүхэн дээрээ маш сайн анхаараарай. Уул нь бол цэгцтэй болгох юм бол ер нь бол нэг бол за би ерөөсөө яригэл зөвхөн Монголда байна гэсэн тийм нэг бодолтой хүмүүс бас байгаад тах шиг байна л да. Гадаад руу яваад ч яах вэ? Зөвхөн Монголд л бай. Энд болж гин бүтэж гин гэд нэг байгаа орчиндөө хүлээн зөвшөөрсөн байдалтай. Тэгэхээр одоо би 2 дугаар бүлэг дээр болохоор нэмэлт хэсэг ер нь авах уу яах уу үнэхээр энэ хүмүүс маань бодлого л байгаа даа л да. Ер нь явъя гэсэн бодлого байгаа учраас би 2 дугаар бүлэг дээрээ нэмэлт хэсэг за ямар ч тач би уншаад бэлдээ тавьчих. Гэхдээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань авах хэсэг нь сайн мэддэхгүй байна. За баярлалаа. За 3 дугаар бүлгийн рейтингдээ 5-таа морилно. За 1-р асуулт нь болохоор та яагаад одоо болтол гадаад улс орн руу аялахгүй байна вэ гэдэг асуулт асуусан байна. Тэгээд pursue happiness гэсэн байна. Аз жаргалыг хөөцөлдөг гэсэн байна.
Тэгээ танд баяр баясгал нь авчирсан зүйлийнхээ төлөө хизээч уучлалт гуйх хэрэггүй. Гагцгүй та жинхэнэ харьяалагдлаас аюулгүй орон зайгаа хаанаас олохоо ойлгодог. Аз жаргалаа дагаа гэсэн байна. Тэгэхээр ер нь бол ойлгож аваа байлгүй дээ. Танд бол баяр баясгал нь авчирсан зүйлийнхээ төлөө хизээч уучлалт гуйх хэрэггүй. Танд бол маш сайн сайхан боломжууд ингээд орж ирсэн байхад та энийг би хүртэг эрэхтэй юм уу, хүртэг эрэхгүй юм уу, иймэрхүү байдлаар өөртөө айдас нэмж уучлалт гуйгаад ах шаардлагагүй гэсэн байх шүү. Тэгэхээр та бол энэ сайхан баяр баясгал нь аз жаргал дээрээ байх эрэхтэй хүн гэдгээ өөртөө сануулж авах хэрэгтэй юм байна. Гагцгүй та бас жинхэнэ харьяаллуудаас аюулгүй орон зайгаа хаанаас олохоо ойлгодог. Тэгэхээр та бол хаач байсан Монголдоо ч байсан гадаад орондоо ч байсан та ямар ч гэсэн гагцгүй тэр хаана байхаас хамаарна аюулгүй гэдгээ та өөр нь орон зайгаа хаанаас ч олохоо ойлгодог тийм хүн биш үү. Тэгээд аз жаргалаа дагаарай гэсэн байна. Маш тодорхой ойлгомжтой мессеж гарч ирсэн байна. За, Индранал гэдэг сахиусан тэнгэрийн мессеж гарч ирсэн. Чи бол гэрлийн ажилчаа, дэлхий болон түүний бүх оршин суугчид тэнгэрийн элч мэд хайр тэнгэрлэг гэрэл тусах нь бурханд болон танд хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр та бол гэрлийн ажилтан биш үү? Одоо ингээд сүнслэг замнал бурханы сургаалыг айлтдаг ийм гоё өгөгдөлтөй хүн байна л да. Тэгэхээр та бол үнэхээр гэрлийн ажилтан мөн өө. Дэлхийд болон бүх оршин суугчид тэнгэрийн элч мэд хайр тэнгэрлэг тусглаа ингээд тэр бүх хүмүүст дэлхийг тойрж ийм гоё эрдэм мэдлэгийг та бол түгээх тийм эрхтэй тийм гоё ажилтан юм байна. Тийм болохоор энийг үргэлжлүүлээд агараа л гэсэн тийм сэдвтэй санагдчихээн. Хайрыг бас түгээгээрээ тэнгэрлэг тусгал хүрэх нь бурханд болон танд хэрэгтэй гэж байна. Тэгэхээр та бол бурханы үнэхээр ажилчин байна. Бурхандаа болоо та өөртөө маш сайн сайхан зүйлсийг бас хүртэх хэрэгтэй хүн юм байна. За тэгээ ер нь бол энэ асуулт маань би одоо болтол гадаад улс орн руу аялахгүй байна вэ гэдэг асуулт асуусан байна л да. Тэгэхээр ер нь бол ямар нэг зүйл дээр та бүтлгүүтэл жоохон амсаад байгаа юм шиг. Тэгээд эрч хүчээ буруу зүйлд ерөөсөө зарцуулахгүй байвал их зүгээр юм байна. Заримдаа нэг талаараа бас муу санаалах ч юм уу, ямар нэг зүйл шийдвэр гаргахтаа ч юм уу, ингэчүүл яах вэ, тэгчгүүл яах вэ, магадгүй ингээд би бийцэнд ордоогүй би бийц гарах болов уу, гарахгүй болов уу гэдэг ч юм уу. Янз бүрийн тийм нэг сөрөг итгэл үнэмшил айгүй явуулаад байдаг төрлийн тийм хүн байна л да. Тэгэхээр энэ минийг ер нь засах хэрэгтэй, засах шаардлагатай. Тэгээд та бол энэ муу санаа янз бүрийн тийм эрч хүчээ зориулахааргүй юм та бас ингээд зориулаад байдаг төрлийн тийм хүн байна шүү. Тийм болохоор та бол гадаад орнд иймэрхүү байдлаасаа болоод аялахгүй байгаа ч юм шиг. За тэгээ бас нэг талаараа ер нь бол хүлэгдсэн, баригдсан нэг ажил хийж байгаа бол та яг хүлэгдсэн байдалтай ер нь байгаад байгаа байхгүй юу? Монгол орондоо ер нь бол хүлэгдсэн, цаганд баригдсан. Тэгээд бусдын заавар зөвлөгөөгөөр амьдардаг. Мэдээж ажлын нөгөө захирал ийм хий, тийм хий гэхдээ мэдээж тэгж дагах нь зөвлөдөө. Тэгтээ та өөрийнхөө ерөөсөө эрх чөлөөгөөр ерөөсөө амьдарч чадахгүй байгааг бас илтгээд байна. Ийм байдлаасаа болоод гадаад улс орн аялах инээдрээ тиймэрхүү бодол ер нь бол байхгүй байгаад нүд чинь хаалттай. Ер нь бол бүх юмнууд чинь бүхий л сансан бодсон жоохон ингээд харьяалагдмал, хязгаарлагдмал байгаад байна л та. Ер нь ямар ч зүйл хийж чадахгүй тийм их айгүй тийм тушигдсан байдалтай онцгүй энергитэй байгаад байна. Тийм болохоор та ажил, амьдрал, гэр, орон гэдэг ч юм уу ямар нэг байдлаараа та ер нь хүлэгдсэн байдалтай байгаад идэг юм байна. Инээс болоод та
аялаж зугаалan гэсэн тийм бодол санаа орж ирдэггүй ч юм уу. Тиймэрхүү байдалтай бас ажиглагдаж байна. За хоёрдугаар асуулт таны сэтгэл санаа гадаад аялахад хэр бэлтгэлтэй байна вэ гэсэн байна. За таны амьдралд бол шудраг бас зайлшгүй хэрэгтэй байна. За ямар нэг байдлаар ер нь энэ жоохон авилгал өгдөг ч юм уу, эсвэл таны амьдрал шудраг ёс тогтох ёстой байхад шудраг ёсоо тогтоож чадахгүй байгаа баланста тэнцвэртэй бас харилцаа байхад тэрийг бас тогтоож чадахгүй байна. Тэгээд ямар нэг байдлаар нэг ажлаа бүтээхийн тулд ингээд авилгал өгдөг ч юм уу, жоохон тиймэрхүү зүйлд хит их жоохон автдаг төрлийн. Тэгээд амьдралд чи ер нь нэг шудраг зүйл явагдахгүй байгаа бас илтгээд байна. Тэгээ сэтгэл санаа болвол ер нь бол бэлтгэл болвол ерөнхийдөө за та магадгүй гадаад явлаа гэж хэлвэл бодё гэж бодъё л тоо, тэрэн дээрээ та магадгүй нөгөө визийг мань гаргаад өгөөч гэд авилгад өгдөг ч юм уу, ямар нэг байдлаараа нэгэн буруу зүйл жоохон хийчих гээд идэг төрлийн тиймэрхүү энергитэй харагдаж байна. 3 дугаар бүлгийн сонгосон хүмүүс маань тэгээд ямар нэг зүйл дээр одоо тэр авилгал, хээл, хахуйл иймэрхүү зүйл бол ер нь одоо явцгүй болчихсон цаг үе байгаа. Тэгтээ бол энэ маань бүгд бүрэн гүйцэд аниагүй одоо хүртэл хэрэгцээр байгааг бас ойлгож байна. Тэгээд ер нь бол бэлтгэл хангахаасаа илүү шудраг бус зүйл рүү хит төвлөрөөд байгаа тиймэрхүү энерги харагдаад байна. Тэгээд таны амьдралд өөрчлөлт шинжилэлт маш хэрэгтэй байна. Тэгээд ямар нэг зүйл дээр ингээ хурдан шийдвэр гаргачих гээд байдаг төрлийн. Магадгүй та ингээд за ястанэр ингээд гадаад явъя да гэдэг ч юм уу, яг цаг үеийн бүх зүйл нь арай хараахан болоог байхад жоохон яардаг ч юм уу, тиймэрхүү төрөл бас ажиглагдаж магадгүй. Тэгээд маш хурдан шийдвэр гаргаснараа та бас ямар нэг байдлаар буруу болчих гээд байдаг талтай гэсэн үг. Тэгэхээр тэр бүх зүйлнээс маш сайн ингээд логик ухаанаар маш сайн бодох хэрэгтэй, шаардлагатай тийм үе цаг үе ерөн байна шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд сэтгэл санааны хувьд ер нь болоод жоохон тогтворгүй талын энергитэй шудраг бус зүйл рүү бас жоохон тэмүүлчих гэдэг иймэрхүү төрлийн хүн байна. Тэгэхээр яарч сандрахгүйгээр ингэж юмсыг бол сайн ойлгож ухаарч шийдвэр гаргах маш зөв юм бэ шүү гэж хэлмээр байна. За тэгээд уул нь бол та ийм гоё шийдвэрээ маш ингээд сайн төлөвлөсний дараа болвол та бол маш гоё үр дүнд хүрэхээр таны сэтгэл санаа чинь ер нь бол бэлэн болохоор харагдаад байна. Та бол маш гоё ингээд гал атгцсан юм шиг ийм гоё гал ирч хүчтэй ер нь удаан төлөвлөж ингээд амьдралдаа зөв шудраг амьдралыг өөртөө бий болгоснороо та бол гадаад орн руу ингээд аялахад сэтгэл санаа бэлтгэлтэй ийм сайхан болохоор харагдаж байна. За дараагийн асуулт маань та гадаад орн руу аялахад юу саад болж байна вэ гэсэн асуулт байсан. Тэгсэн чинь ер нь бол саад гэхээсээ илүү эерэг гараад ирсэн гэсэн үг. За та болоод маш удаан ингээд төлөвлөж исэн ажил төрөл ч юм уу, ямар ч байсан карьер, өөрийнхөө ажил төрлийг ер нь нэг бодож тунгааж агаад эхлүүлээ явж байгаа маш амжилттай. Та энэ ажилласаа маш их үр шим үзэж байна. Маш их амжилттай явж байна. Тэгээд та бол ер нь ийм гоё амжилттай явж байгаа болохоор гадаад орн руу тийм аялье зугаалъя гэж бас саад болохоосоо илүү та өөрөө шийдэх юм бол ингээд нухацтай бодоод ингээд шийдэх юм бол та бол хизээч хамаагүй бас явхаар мөнгө төгрөг чинь байна. Мөнгө эд хөрөнгө энэ төр бол хангалттай ер нь маш сайхан байгаад байгаа байхгүй юу?
Тэгээ та амжилтыг өөрөөсөө бүтээж гисэн маш гоё гайхамшигтай харагдаад байна. Та бол ер нь гадаад орнд руу хизээч хамаагүй ингээд явчих тийм саад болж байгаа зүйл бас нэг байхгүй. Тиймэрхүү байдалтай харагдаж байна. За 4-р асуулт нь болохоор мөнгө санхүү юу гэж асуусан байна л да. Мөнгө санхүүгээ саад болж гинөө гэж асуусан байна. Тэгсэн чи бас л ер нь бол та айгүй тийм гал ирч хүчтэй ер нь гал ордтой хүмүүсийн 3-р бүлгийг сонгосон юм уу да. Ер нь бол маш их гал ирч хүч харагдаад байна. Гал ирч хүчээр маш хурдан шийдвэр бас гаргадаг төрлийн. Тэгэхдээ жоохон удаан бодох юм бол тэр нь бас зөв тал руугаа орчдөг. Нар сарны астрологоор хэлэхэд ярихад бол нар сарны байрлалаас хамаарат та яг тэр зөв өдрөө зөв цагтаа ингээд яах юм бол та бол танд бол ямар нэг саад байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр та бол ер нь хэд хурдан шийдвэр гаргахгүй ер нь жоохон бодлоготой шийдвэр гаргавал их зүгээр юм байна. Тэгээд мөнгө санхүү бол угаасаа ингээд чариотоос гараад ирсэн. Та бол эд баялагтай маш их гайхамшигтай. Та бол ер нь бол мөнгө төгрөг ер нь санхүүгийн тал дээр аялж маялахад ямар нэг саад тутахар ер нь байхгүй харагдаад байна л да. Маш гайхалтай. Тэгэхээр жоохон ингээ хурдан шийдвэр гаргаад байдаг тэрийг бас ажиглаарай. Бодлоготой байгаарай. Амьдралдаа шудрах зүйлсийг маш их төвлөрөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол 3-р бүлгийнх нь маань ер нь баг зэргийн сануудгууд явж байгаач ер нь хамгийн том зүйлсүүд дээрээ ер нь бол саад гэхээсээ илүү ер нь бол эд баялагтай мөнгө төгрөгтэй ер нь маш сайхан гарч ирсэн байна. Тэгээд 3-р бүлгийнхэндээ тэгээд амжилт хүсье. Тэгээд нэмэлтийг аваад орж ирэх юм бол гадаад орнд руу явснаар танд хэр ээлтэй байна вэ? 2 дахь асуулт нь та гадаад орнд очсноороо мөрөөдлийн ажлаа бүтээж чадхаар байна уу? Тэгээ бас зөвлөгөө мессеж карт авъя гэж бодож байна. За баярлалаа.